Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу шинэ өдрийн мэнд. Өнөөдрийн дугаараараа яагаад хосууд токсик харилцаанд донддог вэ? Тугийн мэдрэмжийн хор уршиг юу вэ гэдэг талаар ярина. За токсик хүн өөрийг нь бусад хүн хүндэлсэнгүй, өөрийг нь үл оошоолоо, өөрийг нь доромжллоо гэдэг мэдрэмжийг аваад ирэхээр мөн өөрийнх нь цааснаар юм болсонгүй, өөрийнх нь хүссэн зүйлээ авч чадахгүй үед бидний трама нь сэтэрч гардаг. За энэ мэдрэмжээ хажуудах хамтрагчаасаа ч авч болно, мөн энийг 3 дахь ч 4 дахь ч хүнээс авч болдог. Гэтэл энэ токсик хүн маань хажуудах хамтрагч нь энд нь дан ганц буруугүй мэдсэн ч гэсэн эсвэл огт буруугүй мэдсэн ч гэсэн энэ уур хилэнгээ хажуудах хүндээ их буруутгаж түүнийгээ жичилж гаргав. Ингээд хосуудын хооронд үл ойлголцлоос болоод бие бинийгээ доромжлох, бие бинийгээ янз бүрээр дуудах, хочлох, бие энийг чичлэх улмаар ингээд гар хүрэх асуудал болоод дуусдаг. Үүний дараагаар хоёр хос маань хоорондоо ярихгүй дуугаа хурааж орон зайн хүүтэн уур амьсгалыг бий болгодог. Яг энэ үед хоёр хос маань хоёулаа дутуугийн мэдрэмжээ маш ихээр мэдэрдэг. За би хайрлагдахгүй байна, би хүлээн зөвшөөрөгдөхгүй байна, би үгүйсгэгдэж байна, би орхигдчихлоо, би чадалгүй байна гэсэн дутуугийн мэдрэмжүүдээ их өндрөөр мэдэрч авдаг. Тэгээд удалгүй үүнийгээ төвчж чадахгүй улмаас болоод мөн дутуугийнхаа мэдрэмжээ нөхөж авахын тулд хэн нэг нь алхам хийдэг тий. За токсик хүний хувьд бол ямар алхам хийдэг вэ гэхээр тэд хэл амаар уучлалгүйхын оронд тэд голцоо сөрөг болон эерэг үйл хөдөлгөөнийг хийдэг. За тэдний сөрөг хөдөлгөөн гэхээр юу байдаг вэ гэхээр би явлаа, би чамаас сална. За эсвэл санхүүгийн хувьд нь боож хаах, манипулейт хийх, ер нь бол тэгээд ийм айдас төрүүлсэн сөрөг үйлдэлүүдийг хийдэг. За ер нь бол бусдыг удирдлага доороо авах, гартаа оруулах хамгийн амархан зэвсэг бол айдас байдаг. Энийгээ эд мэддэг. За тэдний сөрөг үйл хөдлөл нь болохоор эдгээр зүйлүүд байдаг. Харин эерэг үйл хөдлөл нь болохоор love bombing. За энэ болохоор дуртай юм нөгөө хамтрагчтай авч өгөх, хүсэж байдаг юм хийж өгөх, туслах, гинтийн surprise барих, за тэгээд секс хийх. За энэ сексний энэ үед их шинэлэг, их санаачлагтай, тачаангуй, их хичээсэн тийм дүр төрхтэй байдаг. За ингээд эерэгч бай, сөрөгч бай үүрэлээр токсик маань хажууд хүнээ ингээд буцаагаад өөрийн болгоод аваад ирэх энэ үедээ би хүснээ авч чаддаг юм байна. Би чадaltaй юм байна. Бүх юм миний хүсснээр болдог. Би ухаантай, би мундаг, би удирдагч гэдэг мэдрэмжийг сэтгэл зүйн маш их өндөр ханамжтайгаар ингээд авдаг. Тэгээд энэ мэдрэмжтэй токсик хүн маань донтдог. Тэгээд энэ сэтгэл ханамжийн энэ мэдрэмжээ зөвхөн хажуудах хамтрагчаа хүнд байдалд оруулсан, уурлуулсан, гомдоосны дараагаар түүнийг буцаагаад өөрийн болгож авах тэр акшнд л дээд зэгтэн туусан тийм сайхан мэдрэмжээр автгийг мэддэг учраас үүндээ дурлаж энэгээ дахин хийдэг байх нэ. За зарим psychopath тал нь давмгаасан токсик хүн бол харин хосуудынхаа хажууд хүнийхээ нугарч унаж байгаа, уйлж байгаа, зовж байгаа тэр үеийг нь хараад түүнээс би ямар хүчирхий юм бэ гэдэг мэдрэмжийг их хэмжээгээр авч дондох тохиолдол бий. Энэ нь бол хүн хүнээс хамаарат өөр, энэ бас ховор тохиолдол байдаг. За ингээд хохирогч хамтрагч маань яагаад токсик хамтын харилцаанд донддог вэ талаар ярив. Сэтгэл зүйн хамгийн доод түвшиндөө хүрсэн үед нь нөгөө дарангуйлагч токсик хамтрагч нь өөрийн дутуугийн мэдрэмжээсээ салахын тулд буцаад хамтрагчийнхаа анхаарлын төвд орохын тулд мөн хэрэгцээгээ авахын тулд love bombing хийдэг. За энэ үед хохирогч хамтрагч маань одоо л бүх юм сайхан болох нь
энэ хүн намайг одоо л ойлгох гэсэн одоо горилготойгоор сэтгэл хөдлөлийн маш өндөр түвшний одоо мэдрэмжтэйгээр хүлээж авдаг. За өөртөө сайхан дотн хайрцаж байна, өөртөө тусалж гин, өөрийн сонсож гин, хүссэн зүйлийг хийж өгч байна гэх мэт одоо энэ сайхан одоо мэдрэмжүүдийг энэ сайхан хүссэн зүйлүүдээ бөөнөрөө араас нь ингээд энэ үед нөгөө токсик хамтрагчаас авдаг болохоор энэ сайхан сэтгэл ханамжиндаа одоо дуурлаж донтдог. Тэрнээс биш одоо дарангуйлагч хамтрагчийнхаа гаргаж байгаа тэр сөрөг зан чанар, үг хэлэг, доромжлол нь ерөөсөө донтдгүй шүү. Тэгээд энэ сайхан сэтгэл ханамжийн мэдрэмжээ зөвхөн өөрийнхөө одоо сэтгэл хөдлөлийн хамгийн уналтын доод түвшиндээ очсны дараагаар зөвхөн энэ хамтрагчаас авдгаа одоо ухамсаргүйгээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгээд үүнээсээ болоод одоо энэ хүнээсээ салж чаддгүй, салсан ч гэсэн одоо буцаад эргэж нийлээд байдаг нь ийм учиртай юм. Гэтэл одоо эрүүл харилцаатай гэр бүлд энэ одоо мэдрэмж нь өдөр бүрийн он жилүүдэд одоо хэвийн нэг төвшөндөө ингээд үргэлжлээд явж байдаг. Гэтэл энэ нь одоо хохирогч хамтрагчийн хувьд энэ сэтгэл ханамжийн мэдрэмж нь одоо тухайн хүнийхээ одоо амьдралынх нь спайс буюу гэрэл гээгэн байдаг. Одоо жишээ нь одоо бид нар ингээд уурлаж стресс ядарсан үед ингээд нэг гоё амтлаг юм идэ тэ. Тэрнээс айгүй гоё ингээд тайвширлыг авдаг тэ. За эсвэл зарим нэгэн хүмүүс надад архитаар сууж тэрнээс ингээд тайвширлыг авдаг. За дараа нь тэгээд энийг ингээд дахиад хэрэглэх гээд ингээд нэхээ хайгаад байдаг. Яг ийм одоо мэдрэмжийг одоо энэ хохирогч хамтрагч маань одоо яг энэ одоо донтолтынхаа үед одоо бас мэдэрдэг байна. За тэгээд заримдаа энэ хохирогч хамтрагч маань за энэ сайхан мэдрэмжээ одоо дахиж амсахын тулд заримдаа өөрөө нөгөө токсик хамтрагчаа ингээд ухамсаргүйгээр ингээд өдөж хатгаж одоо энэ гэр бүлийн одоо тааг уур амьсгалыг бий болгож өөрөө сэтгэл зүйн хувьд доод түвшиндөө унаа дараа нөгөө хүнээс нөгөө лав бомбонгаа авч энэ сайхан мэдрэмжээ ингэж авдаг ийм тохиолдолч бас бий. Энийг одоо тэр дор бүрээ одоо хүн болгон одоо хянаад би ер нь энэ үйлдэлийг яах гэж хийв? Юу хүсснээс болоод хийв? Энэ одоо сөрөг зан чанарыг одоо гаргаж явахдаа одоо ямар мэдрэмжтэй байв? Ямар мэдрэмжийг авах гад би энийг хийчихв гэдэг дээр өөрөө одоо тэмдэглэл хийгээд анализ хийгээд ингээ явах хэрэгтэй. За эндээс донтолт гэдэг маань тухайн хүний дутуугийн мэдрэмжээс үүдэн гарч ирж байна гэсэн одоо ойлголтыг өгч байгааз. За тэгвэл дутуугийн мэдрэмж гэдэг нь юу юм бэ? Бод төсөөллөөс бий болж байгаа бие мах бод болон сэтгэл зүйн дутагдлаас үүдэлтэй хангалтгүй байдал гэж тодорхойлсон байна. За энэ нь өөрөөр хэлбэл өөртөө итгэлгүй, өөртөө сэтгэл дундуур байдаг гэсэн үг. За тэгвэл энэ дутуугийн мэдрэмж маань одоо дараах 3 шалтгаанаас бий болдог байна. За нэгт нь удамшил буюу одоо төрөлхийн гэсэн үг. За хүн болгонд одоо окситоцин гэж даавар байдаг. За энэ дааврын үүрэг зорилго нь болохоор сэтгэл хөдлөлөө удирдах, стрессээ хэвийн байдалд оруулах, өөртөө итгэлтэй болох одоо өөрийгөө одоо өөдрөг үзэлтэй болох тийм сэтгэл зүйг нь одоо удирдах зохицуулдаг юм даавар байд юм байна л да. Тэгээд энэ дааврыг одоо хүлээж авах рецептор буюу одоо энийг цааш нь дамжуулах тийм рецептор сувгууд нь одоо жирийн хүнийхээс ингээд харьцангуй өөр үйл шаталттай өөр дараалалаар ингээд явдгаасаа болоод тухайн хүн маань одоо дутуугийн мэдрэмж нь бусад жирийн хүмүүсийнхээс одоо арай их байх. Жишээтэй хоёрт нь асран хүмүүжүүлэгчээс их хамааралтай. За ураг эхийн хэвлэлд бож цагаасаа эхлээд эхээсээ их хамааралтай байдаг. Их юу үед нь тэдий чинээ одоо ураг зөв хөгжиж боождаг. За төрснөөсөө хойш одоо өсөн бож хугацаанд амьд явах одоо шаардлагын улмаас болоод одоо тухайн хүүхэд маань бага насандаа одоо эдэр нас хүртлээр бүрэн бус одоо
эцэг эхийн хамааралтаар явдаг тий. Үүнээсээ болоод одоо бусдаас дутуугийн гэдэг мэдрэмжийг одоо ухамсаргүйгээр ингээ хүлээж авдаг. За зарим аав ээж нар хүүхдээ одоо их шүүмжилдэг, бусдын хүүхдүүдтэй их харьцуулт хийдэг тий. Тэгээд хүүхэд маань одоо тарих толгой нь бүрэн хөгжөөгөө. Тэгээд эцэг эхээсээ хамааралтай учраас энэ шүүмжлэлд их амархан өртдөг. Иннээсээ болоод өөртөө итгэх итгэлгүй сул дорой ичимхий одоо болж хувирдаг байх нэ. За тэгээд энэ нь одоо баг уу эдэр насанд нэг анзаарагддаггүй боловч одоо насанд хүрээд ирэхэд нь амьдрал нь их хор уршиг болдог байх нэ. За 3 дахь шалтгаан нь болохоор стандартчлал буюу одоо нийтэд хүлээн зөвшөөрлөгдөх шалтгаанаас болоод одоо дутуугийн мэдрэмжтэй болдог. За энэ нь болохоор одоо яах вэ? Өөрийгөө одоо бусдад харьцуулж үзэх одоо үзлээс нь болдог. За нийгэмд одоо ямар нэгэн тодорхой байр суурьтай байхын тулд заавалчгүй одоо дээд сургууль төгссөн байх хэрэгтэй. Хэрвээ төгсөөгүй бол чи хинч биш гэдэг одоо үзэл тий. За мөн одоо материалын хангамжаараа одоо бусдаас дутуу байгаагаас хамаарч бас мөн одоо өөрийнхөө дутуу үнэлэх байдаг. Одоо хүн болго машинтай ухаалаг гар утастай хат чинь би машингүй би гар утасгүй байна гэдэг чинь би хинч биш гэх мэтчлэн одоо өөрийгөө бусдад харьцуулж дорд үзснээс болж үүсдэг одоо ийм одоо үндсэн 3 шалтгаанууд байна. Тэгтэл одоо энэ дутуугийн мэдрэмж гэдэг маань одоо хүн болгонд байдаг зүйл. За бид ингээд өсгөөрөө ингээд юм идээд гизээ цатахдаг. За тэгсэн ч хэсэг хугацааны дараа дахиад гидс маань одоо өссөн штэ. Яг энэ шиг энэ дутуугийн мэдрэмж маань одоо тараа маань сэтрээд ирэхээр ингээд энэ дутуугийн мэдрэмж нь ингээд гараад ирдэг. За хичнээн их травматай байна. Төдий ч нэ таны дутуугийн мэдрэмж чинь ойр ойрхон сэтэрч гарч ирнэ л гэсэн үг. Тийм болохоор одоо хүүхд насныхаа травма хамтын амьдралынхаа травмагаа одоо эмчлэх нь одоо хамгийн чухал зүйл. Энийг ингээд эмчлээд явчих юм бол одоо таны дутуугийн мэдрэмж чинь одоо гарч ирэх хоорондын зайн улам холдоод явах нэ. За тэгвэл одоо дутуугийн мэдрэмжтэй байгаа хүний одоо шинж тэмдгийн талаар ярив. За нэгт нь одоо таныг хямрааж бухимдуулж байгаа зүйлээ та одоо өөрөөсөө яагаад намайг ингээ бухимдуулаад яагаад би энд бухимдаад байдаг юм бэ гэдгээ ерөөсөө анхаарч түүнийг өөрөөсөө асуудаггүй байх жишээ нэ. За хоёрт нь одоо маргаан мэтгэлцээнд буруугаа одоо хүлээж чаддаггүй. Одоо ялагдсан ч гэсэн тэрийг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй байх. За гуравт нь ичих зовх гимших одоо мэдрэмжийг одоо тэр чигт нь өөрөөс ингээ хаагаад өөрөөсөө ингээ зайлуулчих гэсэн. За дөрөвт нь гэр бүл одоо хамт олон найз нөхдөсөө одоо холдож холбоогоо таслах. За тавт нь алтайгаа хүлээн зөвшөөрөхгүй, бурууга бусд руу чихэх, за хэн нэгнийг дорд үзэх, доромжлох, нэр төрөлд нь хаалтах, за өөрийгөө дээш нь дөвийлгэж эхэлдэг. За эндээс бас одоо өөрийгөө илүү мундаг гэдэг мэдрэмжийг авч одоо энэндээ одоо донтох жишээ нэ. За 6-ад нь болохоор шал эсэргээрээ одоо бусад хүмүүсийн алдаа дутагдлыг одоо өөрийнхөө одоо хариуцлага болгон хүлээж авах хандлагатай болдог. За 7-ад нь одоо өөрийнхөө өвдсөн сэтгэл гутралаа одоо нэгэн зүйлээ одоо дахин давтан ярьж одоо бусдын анхааралд орохыг одоо илүүд үздэг. Түүнээсээ одоо сэтгэлийн ханамж авдаг болдог. За 8-д нь хин нэгэнтэй харьцуулагдчихвэ гэдгээс болгоомжлоод ямар нэгэн өрсөлдөөнөөс одоо зайс хийдэг. За энэ нь бол тэр чигтээ тухайн хүний одоо өөртөө итгэлээс нь хамааралтай. Энээсээ болоод тухайн хүн маань маш олон одоо хөгжих, амжилтанд хүрэх боломжоо алддаг. За 9 нь болохоор магтаал болон шүүмжлэлийг маш эмзэг хүлээж авдаг. За 10-т нь төгс төгөлдөр байдлыг илүүд эрхэмлэн үзэж түүнээсээ болоод одоо сэтгэлийн гутрал, сэтгэлийн төгшүүртэй болж одоо сөрөг одоо үзэл бодлуудаар өөрийгөө ингэж дарддаг байх нэ. Эдгээр нь хамгийн түгээмэл шинж чанарууд. За энэ танд одоо нэг болон нэгээс дээш байж болно. За тэрэн дээрээ та одоо өөрийгөө сайн анзаараад яваарай. За одоо ингээд дутуугийн комплекс гэдэг ойлголт гарч ирнэ. За дутуугийн комплекс гэдэг нь юу вэ гэхээр
одоо тухайн хүн одоо дутуугийн мэдрэмжээ хэрхэн даван туулж байгаа үйлдэл буюу одоо өөрийгөө хамгаалах механизмыг одоо хилдэг байна. Хүн бүрт одоо өөрийгөө бусдтай харьцуулж хараад өөрийгөө доош хийх, дорд үзэх тийм мэдрэмж гардаг. Энэ одоо энгийн зүйл. Хамгийн гол нь энэ дутуугийн мэдрэмжтэй одоо ямар хариу үйлдэл хийж байгаадаа одоо анхаарч энэ дээр гаргалгаа гарч энийгээ засах нь хамгийн чухлаа. За дараах хідэн одоо хариу үйлдэлүүдийг хийдэг байна. За энэний одоо аль нь танд байна вэ гэдгийг одоо сайн анзаараарай. За эхлээд одоо дутуугийн мэдрэмж нь танд одоо өөрийгөө одоо улам хөгжүүлэх урам зориг өгч байна уу? Эсвэл эсвэргээрээ таныг дортуулж одоо улам өөрийгөө гол шилж байна уу? Эсвэл бүр цаашлаад танд бусдад атаарах сэтгэл төрүүлж өөрийгөө дээш дөвийлгэж мэдрэхийн тулд одоо бусдыг доромжилж одоо дээрлэхэж байна уу? Эсвэл одоо материалын зүйл одоо хэд анхаарлаа хандуулж түүнийг авч түүнээс одоо сэтгэлийн ханамж кайп авч байна уу? За бүр цаашлаад одоо өөрийнхөө цэвэр 100% одоо буруутай зүйл 100% хариуцлага өөрөх зүйлээ одоо бусд руу жихэж бусдыг жичилж буруутгах тийм зан чанар гаргаж байна уу гэдгээ одоо анзаарах нь чухлаа. За энэ одоо дутуугийн мэдрэмж гэдэг маань одоо оншиглохдох уу гэхээр за энэ одоо сэтгэгцийн эмгэг биш болохоор онцлогдохгүй. Тэгэхдээ одоо энэ өөрийгөө дорд үздэг, өөрийгөө үнэлдэг энэ син чанар нь одоо бусад сэтгэгцийн эмгэг болох одоо сэтгэгцийн гутрал, стресс, сэтгэгцийн төгшүүр гэдэг өвчнийг одоо үүсгэх, бий болгох одоо үндсэн шалтгаан байдаг. За эдгээр сэтгэгцийн энэ өвчнөд одоо хамт шинжтэй байдлаар илэрдэг. За энэ нь одоо хэр удаан үргэлжилдэг вэ гэхээр одоо хэрвээ өөрөө одоо өөрийгөө дайчлаад засахгүй юм бол мөн одоо мэргэжлийн одоо сэтгэл судлаачаас зөвлөгөө авахгүй бол одоо энэ насан туршдаа үргэлжлэнэ. За ер нь бол дутуугийн мэдрэмжээс салахын тулд яах ёстой вэ гэхээр одоо өөрийнхөө төгс төгөлдөр биш байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За хүн болгонд одоо дутуугийн мэдрэмж байдаг. За энэ хүн байгаа юм надад байхгүй ч надад байгаа юм одоо нөгөө хүнд бас байхгүй гэдэг тийм одоо үзэл бодлыг одоо тархиндаа суулгах хэрэгтэй байгаа. За тэгээд ер нь бол хажуудах хүнээ одоо байгаа чигээр нь одоо хүлээж авч тэндээ нь одоо дасан зохицох нь л одоо хамгийн одоо зохистой юм уу? За эмчлэх хоёр төрлийн терапевт арга байна. За энэ аргыг бол одоо дангаар юм уу хослуулсан байдлаар хийж болдог. За нэгдүгээр арга нь болохоор cognitive reappraisal therapy буюу далд ухамсарын зан үйлийн эмчилгээ гэж байгаа. За энэ нь болохоор тухайн хүнтэй сайн ярилцаж, сайн ойлголцож одоо бодит бус одоо итгэл үнэмшлийг нь одоо жинхэнэ бодит байдалд одоо харьцуулан харуулж зөв итгэл үнэмшлийг одоо суулгах ийм төрлийн терапи байгаа. За энэ терапинд нь одоо их нарийн зөв үе шаттайгаар одоо тухайн хүнд одоо сөрөг үзэл бодлоо яаж хянахыг одоо зааж өгдөг. Тухайн мөчид юу мэдэрч байгаагаа хянахын зааж өгдөг. Сөрөг бодлоо одоо баг багаар эерэг бодлоор солихыг нь одоо зааж өгдөг байх. За ингээд дутуугийн мэдрэмжтэй, дутуугийн комплекстэй хүмүүс маань ингээд өөрийгөө үнэлэх чадваргүй болоод өөрийгөө дорд үздэг тийм сөрөг үзэл бодлуудаараа дарагдаад ирэхээр танин мэдхийн одоо гажуудалд ордог. Ингээд танин мэдхийн гажуудалд орохороо одоо тэдний тархины шүүлтэр нь одоо зөвхөн аливаа зүйлийн одоо сөрөг зүйл дээр л анхаарлаа хандуулад одоо юмыг харах өнцгөө бүр ингээ гажуудуулдаг. Одоо жишээ нь яах вэ? Би одоо бусдад сэтгэл зүгээ ингээд ойлгомжтой онгойлгож ярьж чаддгүй юм чинь би ер нь яриад яах юм гэдэг тийм сөрөг зүйлд итгэл үнэмшилтэй болоод ингээд зөвхөн юмыг нэг сөрөг талаас нь л хардаг. За хоёрт нь болохоор эерэг зүйлийг сөрөг зүйл болгож хардаг. За жишээ нь одоо энэ ялангуяа архаг дутуугийн комплекстэй хүмүүстээр гарч ирнэ. За одоо эдгээр хүмүүс нь өөрийнхөө амжилтыг одоо голж шилж үнд амар шүмжлэлтэй ханддаг. Хинч өөрийн шүмжлэг байх чинь л өөрийгөө шүмжлээд байдаг. Одоо за жишээгээр тайлбарлах нь одоо ингээд нэг уралдаан тэмцээнд орлоо гэхэд одоо 2 дугаар байранд орчхороо энийгээ ерөөсөө амжилт гаргачлаа гэж харддаг. Харин энийгээ
би хоёрт орчлоо гэдэг чинь хамгийн ихний лузер буюу ялагдагч юм биш үү гэж хараад байдаг. Одоо энэ мэтчлэн. За гуравт нь болохоор ямар ч одоо шүл дургүйгээр сөрөг дүгнэлт рүү шууд өсрөн ордог. За жишээ нь одоо гаднаас орж ирэхэд эхнэр нь ч юм уу нөхөр нь одоо өөртөө юм дуурахгүй одоо хийжсэн зүйлээ үргэлжлүүлээд хийгээд байвал нөгөө хүн нь энэ намайг харахыг ч хүсэхгүй дургуун хүрээд байгаа юм байна штэ гэх мэт одоо шууд юм одоо сөрөг бодол руу шууд ингэж өсөрч орох жишээ нь. За дөрөвт нь болохоор бодит байдлаас гажсан буруу алдаатай мэдрэмжтэй бодолтой болох. За энэ нь тухайн хүн өөрт авч байгаа мэдрэмж, итгэл, үнэмшил нь одоо байдит байдлаас шал өөр зөрүүтэй байх. За жишээгээр хэлбэл одоо хамтрагч нь одоо нөгөө хүндээ за энийг битгий хий, энэ сонголтыг битгий хий, энэ буруу, энийг хийвэл одоо их алдаа гарна, их мөнгө алдна ч гэдэг юм уу те. Их хохирол болно, чамд битгий хийгээд анхааруулхад нөгөө хүн нь одоо яах нь энэ намайг ингээд 20 цагдаад байгаа нь намайг зөвхөн одоо өөрөөрөө байлгах гэсэн намайг гартаа оруулах гэсэн одоо шин чанар гэж одоо албаар зөрөхтэй. За энэ мэтчлэн зүйлүүд байж болох нэ. За тэгээ эдгээрийн одоо аль нь танд байна, аль нь таны хажууд хүнд чинь байна гэдгийг одоо анзаарч мэдэрээ. Cognitive reappraisal therapy буюу одоо далд ухамсарын зан үйлийн эмчилгээ нь хийснээр одоо тухайн хүн маань одоо сэтгэл хөдлөлөө удирдах сурах, альва асуудлыг илүү эргээр харж хандах, хамтын харилцаанд илүү зөв зохистой харилцаа үүсгэж сурах, стресс, сэтгэлийн түвшүүр, сэтгэлийн хямралын одоо шин чанаруудыг нь одоо багасгадаг тийм ач холбогдолтой байна. За дутуугийн мэдрэмж, дутуугийн комплексыг одоо эмчлэх хоёр дахь эмчилгээ нь болохоор psychodynamic therapy байгаа. За энэ эмчилгээ нь одоо тухайн хүний ухамсаргүй одоо оюун ухааныг нь одоо одоогийн үзэл бодол, мэдрэмж, зан чанарт нь хэрхэн нөлөөлж байгааг нь голчлон онцолж олж мэдэхэд одоо чиглэсэн одоо ийм эмчилгээ байгаа. За хүүхэд насны трама нь юу вэ? Энэ нь яаж одоо тухайн хүний одоо насанд хүрсэн амьдралд нь нөлөөлж байна вэ? Хамтын харилцаанаас олж авсан трама нь ямар үр шат давтамжтайгаар явагдаж үүнээсээ болоод одоо ямар асуудлыг дахин давтаж гаргаад байна вэ гэдгийг нь одоо олж өгөхөд нь тусалдаг. За энэ терапийн ачаар одоо ухамсаргүй үзэл бодлоо таньж мэдэх, өөрийгөө эргцүүлэн бодох, ухаарах, сэтгэл хөдлөлөө зохицуулан хэвийн байдалд оруулах, эрүүл одоо хамтын харилцаанд одоо суралцахад нь тус нэмэр болдог байна. За энэхүү одоо терапиг одоо сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, хамтын харилцааны засал, хувь хүний сэтгцийн эмгэг, disorder, за мансууруулах бодис донтолтоос нь гарахад одоо энэхүү терапиг одоо өргөн хэрэгэлдэг. Эцэст нь дүгнээд хэлэхэд хүүхэд насны травманаас үүдсэн бодит үнэнд нийцгүй сөрөг итгэл үнэмшил нь бидэнд одоо дутуугийн мэдрэмжийг бий болгодог. Тэгээ үүнээсээ болоод хажууд хүнээ хань ижлээ анхнаас нь ингээ буруу сонгоод харилцаанд ордог. Жишээ нь за би амар их ууртай тогшин энийгээ одоо барьж чаддгүй юм чинь миний өөдөөс одоо адилхан надтай тэрсэлдээд байдгүй өөдөөс яр цор гэдээдгүй тийм өг дуу цөөтэй тийм уур бахтай даруухан үнтэй сунаа гэх мэтчлэн эсвэл одоо эцэг их одоо багш сургууль хүмүүжүүлэгч минь намайг дандаа юм зохион байгуулахдаа удирдаад аваа явах чадал муутай гэж шүүмжилдэг. Тийм болохоор юм сайн удирдах чиглүүлж явж явдаг тийм удирдагч дүр шинжтэй тийм хүнийг одоо ханижлээ болго сонгож авъя. Тэгээд энэ хүнд ингээ амьдралаа даатгачих гээд үүн дээрээсээ болоод ингээ сонголт хийчихдэг. Тэгээ явандаа энэ одоо тухайн хосуудын хамтын харилцааг одоо токсик харилцаа болоод улмаар хосууд маань энэ токсик харилцаанд донтоод ингээд хоёр талаасаа би энийг ингээд сэтгэл зүйн шарах төвшүүрээр өвтгөөд ингээд инээсээ гарч чадахгүй яваад байдаг бахны. За комент дээр энэ дурддагдаагүй өөр ямар дутуугийн мэдрэмж, дутуугийн комплекс байна гэдгээ бичээрэй. Одоо үүнээс гарах өөр ямар арга зам байна? Үүнээс гарсан арга туршлагаасаа бусдад хуваалцаарай.
тухлан сууж одоо цагийг хамтдаа өнгөрөөсөнд баярлалаа. Та бүгд subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн дугаарыг одоо цаг алдалгүй одоо notification дохио хүлээн авч үзэх болно. Ингээд дараагийн дугаар хүртлээр баяртай.